За сайн байцгаана уу? Та бүхэнд энэхүү цаг мөчийн мэндийг Твинлээ Монголиос хүргэж байна. За энэхүү 6 дахь бичлэгээ оруулж байна. За өнөөдрийн бичлэгийн сэдв нь юу вэ? Өнөөдөр хоёулаа аягүй сонирхолтой сэдвийн талаар ярих болно. Тэр нь юу вэ гэхээр Диважин татсан сүнснүүд тий. Тэнд мөнх байдаггүй. Одоо дамжин өнгөрдөг тий. Тэнд одоо мэдрэх зүйлээ мэдрээд цаашаага дараагийн шат руугаа л явдаг. За там болвол тийм аимшигтай газар бол биш. Одоо бохирдлыг тий. Хүний бохирдлыг цэвэрлэх газар байдаг байвал одоо яах вэ гэдэг талаар л ойлоо яриад та тий өөрсдийнхөө аялал болон одоо мэдэрсэн зүйл ойлгосон зүйлээ хэсэ. За одоо юу яа тий гэгээд юм эхлээд Диважингаас эхэлчихье гэж бодож байна тий. За би өөрийнхөө одоо аялаж үзсэн түүхээ эхлээд ярьчих гэж бодлоо. За 2 жилийн өмнө одоо нэг би ч маш олон найзуудтайгаа болж исэн ингээд сүнсний одоо холболтонд ороод тий хамт ингэж аялдаг нэлээ олон найзуудтай байсан. За тэр дундаасаа одоо нэг орой ингээд гуруулаа цугларддаг байхгүй. За тэгээ бид гурав яг одоо юу гэж ярьсан бэ гэхээр за энэ Диважин гэж зүйл байд юм уу тий? Яг байдаг бол очиж үзье. Ямар газар байд юм бэ? Тий? Тэндээс мэдээлэл авч үзье. Гэт байдгүй бол тэр байдгүйг нийтүүлээ өөрсдөө баталчихъя гэдэг ингээд. За ингээд холболтонд ороо суугаад сахиусуу дараа ингээд замаа ингээд заалгаад ингээд суулаа. За тэгсэн чинь л бид гуравт одоо нэг хаалга харагдаж байгаа алтан хаалга. За тэгээд алтан хаалга нь ингээд хагас онголттой. Бүтэн хаалттай ч онголттой ч яг нэг хагас онголттой тий. Тэгээ байжсэн. За тэгээд нилээдгүй том. Одоо за хүнийг бид нар за өөрсдөө бол 1 м 50 орчим өндөртэй гэж үзэхэд тэр хаалга бол нэг дээшээгээ 200-аас 300 м орчим том. Тийм өндөр том хаалга байсан. Маш том хаалга. За тийм хаалганы урд зогсож исэн. За тэгээд ингээд ороход бол бид гурав санаалга өгсөн. За Диважин гэдэг зүйл бол мөнх оршдгоо. Гэхдээ энд ирсэн одоо зүйлсүүд те энд ирсэн бодгаалууд мөнх орших бол боломжгүй. Энд одоо ирээд одоо төр зур амраад ингээд явдаг юм газраа гэж хэлээд оруулсан. За тэгээд бид гурав юу гэж хэлсэн бэ гэхээр энэ бол бас уртлын хаалга биш артлын хаалгаар орж байгаа шүү гэж хэлсэн баггүй. За бас арын хаалгатай байна. За арын хаалгатай. Тэгээд арын хаалгаар бид гурав одоо ерөнхийдөө бол орсон гэсэн. За тэгээд их гоё ингээд мэдрэмжтэй орж байгаа юм л да. Диважин гэж яг юу вэ ингээл те аюу санаачлал ингээд орж байгаа. Тэгээд орсон чинь яг нэг ингээд нэг дээр одоо хүүхэлдэнд гараад байдаг ш нэг Египтийн ингээд нэг баатрууд амьдрал яг том бүрээтэй тэгээд нэг юм дууч имсүүд ингээл үүдэн дээр юм одоо ятгах шилүү те нэг тийм хөгжим тоглоол ингээд дуулж молосооч те яг тийм харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ бүр гайхаад хүүшээ энэ ч одоо хүүхэлдэйн кинонд ороод ирж байгаа айш юм бэ гэж би яг тухайд бодсон байхгүй юу. Энэ ямар сони юм бэ гэд нэрээ энэ зүч ингэж харагддаг юм биш тэгээд за тэгээд ингээд ажиллаад байсан чинь ингээд тэр одоо ингээд одоо үүднээс оронгууд л одоо гэрээр бол одоо том өрөөл юм шиг байгаа юм. За зочны өрөөл юм шиг. Тэгээ цаанаа юм жижиг олон өрөөнүүд байсан байхгүй. За тэгэл бид гурав ерөнхийдөө одоо өрөөнүүдээр нисч эхэллээ те. За тэгээ эхлээд ингээд харсан чинь эхний өрөөнд ингээд орсон чинь юм том хөрхрээтэй газар л орчихгүй юу. Айгуу гоё том хөрхрээ ингээд дээрс гоожоод тэгээ тэр ус нь ингээд маш ариун заяа. Тэгээд ингээд тэр хөрхрээний дор хүмүүс ингээд тоглоо те. За тэгсэн чинь манай нэг явжсэн хүмүүс маань тэр хөрхрээний дор очиж суучлаа. За тэгтээ би жоохон ажиллаж ирсэн аа за хөрхрөө рүү ч ороод яах вэ гэд нөгөөх одоо газраасаа гараад дараагийнх нь одоо өрөөрөө орлоо. Тэгсэн чинь дараагийнх нь өрөөрөө орсон чинь ингээд байгаль байж байгаа байхгүй айгуу гоё том байгаль. Тэ ингээд л өстэй янз бүрийн амтан бэлчээл чинь их гоё юм аа. Их сайхан тийм байгаль юм. За байгаль яг Монголоор дөрвөн байгаль байдгийг ч мэднэ гэд. За дараагийнх нь орлоо. Тэгсэн чинь ингээд далайн хэрэг дээр гарцсан.
далайн ирэг дээр наран шарлагын газар байж шүү. Хүмүүс ингэ наран шараа бие шарж хараад ингэ байж. Тэгэхээр би ч нөгөө бас далаа үзээгүй те. Бас тэнд нь очиад суучихгүй юу. Одоо бие шараад. Тэгээд яриаг чинь тасалч одоо хүмүүс байна гэдэг юм л та. Гэтэл тэнцээ чи одоо хүмүүс насураад амрах гад дэш очиж байгаа шүү дээ. Тэгэхээр яг сүнснэг яаж харагддаг хүн шиг харагддаг юм уу? Тэг яг л надад бол хүн шиг л харагдсан шүү дээ. Чиний мэлмээр бол тийм. Энгийн л хүмүүс шиг одоо аялаад явж байгаа хүмүүс ямар байдаг лээ те. Одоо нөгөө далаар аялж байгаа хүмүүс нэг өөр байна. Устай газар аялж байгаа хүмүүс нэг өөр хувцастай байж байгаа ч шүү дээ те. Гэхдээ ихэвчлэн бол ажиглаад байгаа тэр хүмүүсийн хувцас нь болохоор яг нэг дээр үеийн тэр Египтийн баатруудын хувцастай их төстэй. Тийм хувцснуудтай харагдсан тийм. Одоо танай хоёр найзууд ямар харагдсан юм? Манай хоёр болохоор нэг нь бол ажиглаагүй. Нэг нь бол одоо нөгөө юм усны хувцастай харагдсан байхгүй юу? Нөгөө усанд ороод нөгөө суугаад үлдсэн баа шүү дээ. Тэр нь болохоор ер нь бол одоо нэг тийм усны хувцастай юм шиг бол ажиглагдсан байна. Би өөрийгөө бол мэдэхгүй байгаа даа шүү дээ ямар хувцастай. Гэхдээ бол наран шарлагын газар очиод суухад бол яа харахгүй би одоо тийм нөгөө иргэдээр хүмүүс ингээд нэг хувцастай байдаг шүү дээ. Би ингээд наран шархаа сууж байдаг. Яг тийм л санагдсан надад. За тэгээд тэнд яг ингээд мэдрэхэд одоо би ингээд бяцлаглыг гэртээ сууж байгаа юм шүү дээ. Тэгэхдээ ингээд би дээр ингээд халуун төвнүүд ингээд яг ингээд наран шаргаж байгаа шиг мэдрэмж орж ирээд байгаа байхгүй юу? За тэгээд би тэнцэн ингээд суучлаа. Ингээд гоё бие шагаад. Тэгсэн чинь нөгөө манай одоо бас нэг сул хүн байгаа шүү дээ. Одоо нөгөө энэ тэнд суугаагүй те. Тэр маань болохоор одоо үдсэн харсан юм а битэрт ингээд яриад одоо тэр хавар ингээд хэсвчлээ яваад байгаа байхгүй юу? Ингээ бүр өрөө олгох юм байна үзээд үү? Тэг өрөө болгонд ингээд шахаацсан энд юм байна. Айгу сониуч юм уу? Тэг энд юм байна, энд юм байна гэл ингээд амтнтай газар л ороод ирлээ л гин. Тэгснээл одоо ер нь ингээд нэг юм дандаа нэг юм одоо буудал дээрээ хүмүүс ингээд амраал энэ тэнд өрөөнд орохоор янз бүрийн гоё массажист хийгээл ингээд байж идэг штэ. Эсвэл фитнес ажиллагаа ингээд байж идэг. Яг тэрнтэй адилхан. Гэхдээ дэлхийн хамгийн гоё газруудаараа байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлдэг юм байна. Дэлхий дээрээ дахиад байгаад амьдраад байгаа юм шиг. Гэхдээ бүр ингээд нөгөө одоо тэнцэж ямар тийм хэрүүл уруул одоонуудын тийм юм юу ч байхгүй. Зөвхөн тийм одоо яг амар амгалан яг ноёлцсон тийм бол мэдрэмж бол бид гор төгсөн. За тэгээд их гой газруудаар нөгөө хүмүүс маань бол аялаад энэ өрөөнд ийм байна, хэр өрөөнд тийм байна гэдэг бүгдийг нь бол ярьж өгсөн. За бид хоёр болохоор сонсоол нөгөөх одоо газраа ингээд суугаад байсан. За тэгээд нэг хэсэг хугацаанд суусан дараа нөгөө одоо юу яаж өрөө хэсч явсан юм байна. За дуусчлаа гэж хэлсэн. Тийм дуусчлаа гэсэн. Гэхдээ би бол тэр үгэнд бол итгэхгүй. Ягаад гэвэл нөгөө тэр чинь хязгааргүй орон зай байхгүй юу? Тэр одоо нөгөө хязгааргүй бол өрөөтэй байхгүй. Тэр бол дуусах бол ямар ч боломж байхгүй гэж миний хувьд бол бодсон. За тэгээд ямар ч байсан нөгөө маань бол за одоо ингээд бид 3 цаг боллоо гэдэг. Тэр хүн маань одоо ингээд бид 3 одоо тэр аяллыг одоо толгойж авсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр хүн дээр мэдээлэлд оршдог гэсэн. За ингээд гурван буцаг цаг боллоо гэсэн. За ингээд би ерөнхийдөө тэр өрөөнөөсөө гараад ингээд бит хоёр буцаа хаалган дээр очисон чинь манай нэг хүн маань дутчихтیں۔ За тэр нөгөө хүн дуудлаа. Хүү хайч бачи тий ингээд одоо явах цаг болсон гинэ гэдгсэн чинь нөгөө чинь чимээгүй байгаад байна. Тэгээд бид гурав чинь ингээд нэг юугаар холбогдож байгаа шүү дээ интернетээр. Онлайнаар. Онлайнаар холбогдсон ингээд сууж байгаа байхгүй. Тэгээд хүү чи байна уу сонсож байна уу гэдэг нэгдээ хэд дуудлаа. За тэгсэн чинь нэлээд байжснаа л болцсон уу гээл тэгж байна. За тэгээд баг унтцсан байгаа байхгүй нөгөө усандаа ороод ингээд бүр бие намраа тайвшраа тэгээд юу госнооч баг санахгүй ирж байгаа байхгүй. За ингээд бид гурав гараал тэгээд тэр өдөр бол ерөнхийдөө тийм гоё аялалд гарсан. Маш сонирхолтой байт юм билээ. Нөгөө ингээд ямар ч юмд санаа зовох юм байхгүй тий. Бүх юм ингээд хангалуун тий. Бүр ингээд яг ингээд аз жаргал баяр баясгал гэдэг зүйл үнэхээр тэрэнд ундраад байж байгаа тийм газар юм байлээ. За тийм газар очсон. За тэгээ миний өөрийнхөө түүхийг ялцгаа. За би бол аялал хийгээд бол дивачин дээр бол очиагүй. Тийм.
одоогоос нэг 2 жилийн өмнө ч юм уу. За тэр хавцаал хаа. Би нөө наркотсонд ороод. Тэг ингээд наркотсонд орохоор чи ингээд яг өөрөө мэдлгүй ингээд нүд яг нэгддэг юм байлээ шүү дээ. Тэг ингээд юм харанхуулаад. Тэгээс хэрсэн чинь л нэг юм яг нөгөө Том Жери гээд хүүхэлдэйн кинон дээр гардаг шүү дээ. Нэг юм алтан юм урсдаг шатаар ингээд дээш явдаг шүү дээ. Тэгээд Диважингийн шат гэж яг байдаг юм байлээ. За. Гэтэ би яг тэр шатыг бол хараагүй. За. Яг би тэр шатаар бас өсөж гарч ирээгүй юм шиг байгаа юм. Ийм өвлөн дунд. Тэг ингээ яг тэр шатны зөвхөн юм дээдлийн хэсэг нь л гарч ирж байгаа байхгүй. Тэг ийм айгүй том хаалга бүр үнээр яг хэдийн хэмжээтэй юм би бүү мэд айгүй том хаалга. Гэтэ намайг хинж тосож аваагүй. Би ганцаараа нэг хаанаас ч юмдээ нэг буруу талаас нэрсэн юм шиг байлээ. Яг тэр шатаар өгсөөгүй. Ажлаагаа амралтын өдөр очсон юм шүү. Тий одоо тэр хаалган тэр өдөр амарцсан байсан ч минийэр очсон юм шүү. Бүүн үед ингээ хаалга болгоны бүр айгүй юм цойчтой бүр ингээ яаж ч орж чадахгүй. Тэгээд тэг би юу байсан бохгүй юу? Дивач юм яаж ингэж мэдгүй шүү дээ. Юу Google-ийн киноны Том Жери мэрийн дээр очичвоо гэл гайхаал. Тэгснэ айгүй айцтай байсан. Айгүй айгаад яwas нөө болоог бахтан Дивачингийн хаалган дээр ичгэр чинь айгүй айштэй тий. Энэ 3D-ийн амьдралтай хорогдоод тий. Хийх байсан зүйлтэй хорогдоод. Яг гайхаж цогсоол айцтай. Яагаад бас хүн гарч ирэхгүй байх гэж гайхаад байгаа юм. Тэгэхээр хүн бас мэддэг байхan тий. Ингээд Дивачингийн хаалган дээр ирэнгүүд хүмүүс тосож авдаг байх нь гэдэг мэддэг байх нь аахгүй юу? Цаана зүн совин өөрөө мэддэг юм. Дууддаг юм байна л да тий. Тий. Ингээ гайхч зогсоол байжсэн чинь одоо мэдээ орж байгаа гэх юм уу? Наркоз гараал эмчнэр ингээ нөө багж чад уургаал. Заавал ингээ цэвэрлээд дууслаа гэж жоохон өвдөлт мэдрэгдэл хэлж байгаа шүү дээ. Тэгэл Дивачингийн талаар ойлголттой болсон байхгүй юу? Тэгээ одоо хамгийн амир нь би ийм шатнаас айдаг. Тийм урсдаг шатматнаас айдаг толгой эргээд байдаг. Эний тэр явдлаас би нэг хэдэн сарын дараа фитнест явсан. Тэгсэн чинь ийм нэг фитнесийн ийм өксдөг нөгөө шат байдаг шүү дээ тий. Ийм урсдаг шат дээш доош болдог. Тэн дээр гараад би яг нэг алхаал шууд унсан. Толгой эргээд ингээд хөлөө ингээ хий гიშгээд. Тэгэхээр айгүй айцтай л хүнд утсан юм шиг байна. Тэгээ дахиж шатаар явах үдэ гэхээс айгаад. За одоо утахгүй тэгээд мэдээж яг насвараад ингээд яг албан ёсоор тэр шатаар гарахаар бол гоё гарах байхаа. Чиний хэлснээр бол айгүй гоё амралтын газар байдаг юм шүү дээ. Тэгэхээр тийшээ бас болоогүй хүмүүс очихороо бас нэг тийм айцтай ч юм уу. Тийм. Нэг хорогдсон мэдрэмжтэй байдаг байгаа байхгүй. Тэгээ хүлээж авах хүнч байхгүй, хаалганч хаалттай тэгээд тийм л байдаг юм байна л да. Тийм зүгээр л үүдэнд нь очичвол одоо магадгүй одоо тэр бол би тэр үед нөгөө бяцлал хийдэггүй байсан шүү дээ. Тэгэхээр тэр зүгээр аялалч байсан байж болно л доо. Тийм байна. Одоо ер нь бол нөгөө тэнэд авчиж байгаа байхгүй. Тийм, сүнсэн тэнэ авчиж байгаа гэсэн үг шүү дээ. Сүнсэн л тэнэ авчиж байгаа байхгүй юу? Тэгээ буцаал би эндээ өрөөд ирсэн. Тэгэхээр яг бол зүгээр л Диважингийн үүдийн л харсан. Тэгээ би бол яг төв хаалганых нь юм хажуу талынхаас нь юм очсон юм шиг байна. Чи бол арын хаалгаар нь орсон байхгүй юу? Тийм байна. Тийм. За тэгвэл төв хаалга нь одоохондоо олоогүй байна. Тэр хувьд. Тийм болоо. За тэгэл ерөнхийдөө юу бол Дивач нь бол нэг юм бүгд төгтэй. Дахиж бол Дивач нь бол аялж байгаагүй. Би шаардлагагүй юм чинь дээ. Тий. За одоо хоёлаа таммын талаар мэдээлэл. За. Тамтай хэрхэн яаж үзэж байсан бэ? Тэрний мэдээллийг. Би бүр там гэж мэдчихгүй байсан шүү дээ. Тэгэхээр чи нөгөө нэг надад тамын эзнийг уулзуулсан шүү дээ. Тэгэхээр чи ярьсан гэр ах яг тамын эзэндээ яаж уулзсан? За тэгэхээр би нөгөө ингээ аялал хийдэг байжгаад аялал хийж явахдаа бас ингээ нөгөө хүмүүсийг маш их цэвэрлэх юм үлдээ байсан. За тэгээд хүмүүсийг ингээ цэвэрлэхээр л одоо хүмүүсийн одоо энергит халтцсан юм зүйлсүүд янз бүрийн зүйлсүүдэд таарж байгаа байхгүй. За тэгээд тэднийг цэвэрлээл ингээл за ер нь юм одоо янз бүрийн хүн дээр наалт одоо хүний бие организм дээр ингээд наалтцсан тийм ийм сөрөг бит байх юм бол ер нь цэвэрлдэг гэдэг тийм одоо механизм системтэй болцсон явж исэн байхгүй. За тэгээд нэг хүн дээр ингээд цэвэрлэгээ их болоод тэгээд байж гараа уучлаарай. Нөгөө Дивачин дээр юм асуухаа мартсан байна. За. Одоо тэр арын хаалгаар ямар сүнс нь ороод идэх юм? Одоо би жишээлбэл
аялал хийгээд яг тэр Диважингийн арын хаалгаар орж чадах юм уу? Тэр гэж мэдгүй л байна л да. Тэгээ чамаас асууж байна. Ямар учиртай сүнс нь тэгээ ямар учиртай хүмүүсний тийш ороод юм. Хүн болгон орох боломжтой юу аялал хийгээд? За нэг одоо ингээд сүнсний одоо тухайн одоо хүн чинь одоо ингээд сүнсний сэрэлт хийгээд ч юм уу бяцлалд суугаад ч юм уу ингээд өөрхөн сүнсний хөгжлийг одоо дээшлүүлдэг байхгүй. За ингээд дээшлүүлээд ирэхээр одоо дис одоо тий өөрийн хүч чадлаа ингээд мэдээд ирэхээр одоо ингээд дис ахиж эхэлнэ гэсэн үг. За өндөр дистэй байх тусам одоо өндөр дисийн мэдээллүүдийг авна тий. Тэр өндөр дисийн орчхуйнуудтай уулзах хэрэгтэй болно тий. За ийм болдог. Тэгэхээр нөгөө бид гурийн хувьд болохоор одоо бид гурийн донд одоо хамгийн өндөр дистэй нь бий байсан гэсэн үг. За миний хувьд болохоор одоо тэр диважн руу одоо орох тий. Тийм одоо дис ирэх авцсан байсан гэсэн үг байхгүй. Хинээс одоо авцсан байх юу аахгүй одоо тийм одоо сүнс маань хөгжөөд одоо тэр одоо төвшөнд хүрсэн одоо тэндээс мэдээлэл авч чадах хэмжээний хөгжлөлийг авцсан л байсан гэсэн үг байхгүй. Тэгээд хэрэв мэдээж одоо хөгжил муу сүнс бол тийшээ орох боломжгүй л байхгүй. За тэгээд нөгөө хоёр хүн маань бол бас одоо нэлээдгүй цэвэрлэгдсэн бас нэлээдгүй бясалгал хийцэн байсан учраас хамт орох бид гурав яг тэр өдөр уулзсан нь тийм учиртай болж таарж байгаа байхгүй. Тэгээ өөр тэгээд диважн татсан чинь хүмүүс тагуурхтай юм ярьсан уу? Тэгээ жишээлбэл эцдүүд нь ч юм уу эсвэл чиглүүлэх ч юм уу тийм сүнснүүд ч юм уу тэнд байнга байдаг юу ч юм. Одоо би яг өөрөө диважн ажилласан. Одоо намайг авах хэрэгтэй байсан тэр одоо ажилчдныг л би хайгаад байна л та тэр байсан уу гэнэ. Тийм ямар нэгэн ажилтан бол харагдаагүй. Хинтээ ч юу ч яриаггүй юм те. Юм угаасаа нэг мэдээлэлтэй л ерөөс солилцох тийм зав чөлөөч байгаагүй, тийм сонирхсонгүй. Гэтэ бол яг зүгээр байгаануудыг гэн ажиллаж исэн. Дуулж муулаа тэгээ байж байгаа юм бол ажиллаж исэн. Гэтэ хоорондоо тийч ярих тийм шаардлага байхгүй байх шиг байсан. Юу ч ярихын тийм гоё газар очичоод те амрах гэж ирсэн юм чи хов ямар базаа сууж илтэн шүү дээ. Чи ямар ажилтнаа юм уу хэдэн жил ажиллаж байгаа ингээд сууж илтэн шүү дээ. Тэг ажлаа гэдэг айгу завгүй байт юм шүү тэгвэл. Тэгэхээр одоо ямар нэгэн байдлаар одоо тэрийг байгуулга гэж үзэх юм бол мэдээж л одоо хин нэгэн байгаа л ах тий. Гэтэ бол одоо тэр талаар бол өстой сонирхож л үзсэнгүй тий. Эсвэл одоо тэр хинч байдгүй газар байж магадгүй тий. Хин нэгэн одоо тэрийг заавал ингэ харж хандаад байж шаардлагагүй. Гэтэ тэргүй нөгөө ингээд цэвэрлэгдсэн зүйлсүүд тийш очиж байгаа шүү дээ. Тийм учраас хинч ажиллах шаардлагагүй газар байж магадгүй л тий. За тэрийг бол сайн мэдэхгүй тий. За. Ямар ч асуух зүйл бол асуучлаа. Тэгэхээр хоёлаа чи нөгөө сая тамийнхаа талаар ярьж байсан шүү дээ. Юу хүний гадна байдаг тэр бохирдлуудыг цэвэрлээд гэдэг. Ихт нь би таслаа ичсэн. За тийм системтэй болцсон байсан. Тэгээ нэг юм болгоныг ингээд нэг одоо дайрлага байна. Тэгээ дайрлага юм бол цэвэрлэх хэрэгтэй гэдээ бодчихсон. Одоо явж исэн үе байхгүй. За тэгсэн чинь тэгсэн чинь ингээд нэг хүн дээр ингээд цэвэрлэгээсэн чинь яг харахгүй тэр хүн дээр бас нэг юм дайрлага байжсэн байхгүй. За тэгээд тэр ингээд зааста цэвэрлээ хийчихээ хэвээр одоо тий ингээд тэгсэн чинь цэвэрлж болохгүйсэн байхгүй тий. Цэвэрлэх хэрэг байхгүй гэнэ надаа. За. Тэрийг бүр ингээд цэвэрлэх чамд энийг цэвэрлэх хэрэг байхгүй гэд. Тэгээ яаглаар би одоо цэвэрлж болдгүй юм бэ? Тэ энэ хүн чинь туслах гад байж тээ тий. Гэт тэгсэн чинь тэр нь тамийн хэлч байсан байхгүй. За. Тамийн ажилтан. Тамийн ажилтан гэсэн үг л тий. Тэгсэн чинь тий тамийн хэлч байж тараад тэгсэн чинь тамийн хэлчийг цэвэрлж болдгүй юм байна л да. Тэгээд юун тамийн хэлчтэй би одоо там гэж юм мэдэхгүй шүү дээ гээд. Там гэдэг чи одоо нэг хүний хүмүүсийг ингэж зовоод ташлаадаг зүйл байдаг шүү дээ. Тэ? Тийм болохоор энийг цэвэрлэх хэрэгтэй гэж бодоодсон байхгүй. Тэгээ ингээд сахиуснуудаагаа тэгэхэд би нэг хүнтэй хамт ингээд хоёлаа ингээд тэр үлийг хийжсэн. За тэгээ нөгөө хүнээсээ ингээд асуухгүй юу?
энийг ягаад цэвэрлжлэхгүй байгаа ингээд. Тэгсэн чинь энэ чинь ажиллаа хийж байгаа гэсэн баггүй. За. Тэг ямар ажил хийж байгаа гэсэн чинь одоо энэ хүнийг одоо ингээд те там руу авч явах үйлдэл бэлдэж байгаа гэдэг баггүй. За. Тэгээ энийг ингээд там руу авч явж яах шаа гэсэн чинь энэ одоо нөгөө маш их одоо ингээд бусдад маш их нүгэл хилэнц одоо өөрүүлж байгаа учраас энэ хүний одоо насыг ингээд дуусгаад одоо авч явж цэвэрлэж байгаа гэж хэлсэн байхгүй. Тэр хүн маань намайг бол нөгөө тамийн мэдээлэл маш сайтай байсан байж тарж байгаа байхгүй. За тэгээд ер нь бол там гэж зүйл байд юм байна гэдгийг би яг тэгэж ойлгосон байхгүй. Тий. Тэгээд эрэлгийн элч нөгөө эрэлгийн элчээсээ одоо ингээд гуйж байгаа юм л да. За энэ хүний ингээд одоо би ингэж тий цэвэрлэж ингэж одоо дэлхийд нь одоо үлдээх ёстой маа тий. Тэр хүнд юус 2 жилийн нас үлдсэн байгаа гэж тэр эрэлгийн хэлчихсэн байхгүй. За 2 жилийн нас нь 2 жилийн дотор бид нар ч байхад тэр эрэлгийн хэлч одоо тэр ажлаа дуусгах тэр хүнийг ерөнхийдөө одоо өвчлүүлээд одоо ингэж авч явах гэдэг хажууд нь зогсож байгаа байж байгаа байхгүй. За тэгтэл одоо ингэ хажуудлаас нь би бит хоёр одоо үүлээ ингээд дуусгах хэрэгтэй байна. Энэ үнийг цэвэрлэх хэрэгтэй байна гэсэн. За тэгсэн чинь эрэлгийн хэлч юу гэсэн бэ гэсэн чинь би ингээд энийг одоо ингээд шийдэхгүй. Там бас ингээд өөрийн ингээд захиргаатай тий. Эзэнтэй. Тэр эзэдтэй уулзаад тэр эзэдэд л зөвшөөрлөл байдгаа. Тэнд зөвшөөрлөл авах юм бол би ингээд энэ үнийг жаргахна гэж байгаа байхгүй. За тэгээд ингээд бит хоёр одоо нөгөө эзэдтэй уулзахаар л явж байгаа юм л да. За тэгээд ингээд бит хоёр ингээд очиод одоо ингээд юу яаж байгаа юм л да. Яг там руу бол ороогүй. Зүгээр ингээд ерөнхийдөө бол ингээд тамийн эзэнтэй ингээд уулзах хүсэлт гаргаж байгаа юм. За тэгэнгүүт ингээд тамийн эзэн хүрээд ирж байгаа юм. За тэгэхэд надад юу харагдсан бэ гэсэн нэг юм Dota гэх тоглоом тоглодог байхгүй юу? За. Тэрэн дээр одоо нэг дүүм гэдэг нэг юм евэр нэг юм гартаа юм галтай сэлэн мэлэн барьсан нэг хөрөөдөг байхгүй юу? Яг тэр хүрээд ирдэг юм та. Яг миний мэдэрснээр яг л тийм л юм ирдэг. Тэгээд би одоо юун дүүм хүрээд ирвэ гэд юун дүүм бэ ч одоо тэгээд одоо ингээ гойдог байхгүй. За ингээд тамийн эзэн минь ээ тий. Тэгсэн чинь одоо надад бол тэгж харагдаж байгаа юм л да одоо тий. Тэгсэн нөгөө хүнд маань болохоор одоо чамд яаж харагдаж байна гэдгсэн чинь нөгөө хүн чинь болохоор тэгж өөч бурхан биш тэгээд бурхан харагдаж байгаа байхгүй тий. Яг тийм харын бурхан юм шиг нэг тий. Ахлагтан өнгөтэй юм шиг бурхан ирсэн байна гэдэг ч байгаа байхгүй. За тэгээд ингээд юу бас тэгээд хүсэлтээ ингээд тавьж байгаа юм л да. За ингээд тамийн эзэн минь ээ ингээд надаа бид хоёрт ингээд туслах хэрэгтэй байна тий. Бид хоёр одоо ертөнцийн одоо ингээд ертөнц ингээд бид хоёрт одоо юм өөрөг даалгавар өгсөн юм аа. Одоо энэ хүний ингээд бид хоёр цэвэрлэж авах хэрэгтэй юм аа. Энэ хүн нь одоо цаашдаа олон хүнд бас ингээд тус нэмэр болох одоо үүлтэй хүн байгаамаа. Та ингээд бид хоёр туслаач ээ гэдэг хүсэлтээ тавьсан. За тэгээд ер нь бол одоо нөгөө хүнийг одоо ирээдүйд ямар үйл хийх нь бол одоо тамийн эзэнд харуулад за тэгээд бол одоо тамийн эзэн бол өөрийнхөө одоо барлаг гэх үү одоо эсвэл тамийн сахиус хүү те за тамийн элчээ бол боцод дуудаж авч тэр хүнийг бол цэвэрлэх боломжийг олгож исэн. За одоо бол тэр хүмүүс маш амжилттай маш сайхан явж байгаа. Тухайн үед бол яг маш хүнд байдалтай байсан. Одоо галзууслалтай биш болцсон байсан. Үе таарч исэн. За тэгээд одоо бол маш сайхан болцсон явж байгаа. За миний түүх тиймэрхүү. За миний хувьд гэх юм бол маань нөхөр бол тэгээ энергийн холболтонд оруулаа. За наа чин тамийн эзэн шүү. За ертөнц байна уу гэл ингээд сахиусуудаа бол танилцуулсан байсан. Тэгэхээр би өөрийнхөө мэлмэгээр бол дүрхүүдийг бол харсан байсан тий. Тэгэхдээ яг би тамийг угаасаа анханасаа тийм амар гэж бодоогүй баха. Яг тэгвэл яг тэрнээс амар зүйлийг чи дөрүүлээд надад харуулсан юм шиг байна. Тэр нэг яг тамаас илүү яг анх надад амар санагдсан зүйл юу вэ гэхээр би одоо хоёулаа нэг хүнд туслах гад тий. За тэр хүн нь бол одоо эмэгтэй хүн гэхдээ ингээд ерөөсө бараг л айгүй олон жил арх ууцсан. Тэгээд
анхны нөхрөөсөө салцсан. За одоо тэгээ дараагийн нөхрөөсөө л асуудалтай байгаа хүн. За ийм хүн байгаад туслая гэд ингээ харсан чинь нэг юм улаан нүдтэй. Тэг ингээ бүр нэг юм ширэнгэн ой гэд байдгийг штэ тий. Ийм хаваарангүй юу ч харагддаггүй. Тийм газар нэг юм улаан нүдтэй зүйл байсан байхгүй юу? За. Тэг яаж л тэрийг одоо юу гэдгийг мэдэхгүй. Тэгээ надад шууд чиний сахиуснаад хэлэхгүй байсан байхгүй юу? Тэг бүр юу юм бэ гээ ингээд нилээн ухаж одоо асууж иж хэлж байгаа байхгүй юу? Тэгээ тэр нь юу вэ гэдгсэн чинь надад болохоор хар тогоо гэж хэлсэн. За тэр хар тогооны хараалыг авсан хүн болол хараал нь харилдаггүй гэсэн байхгүй юу? Яг нэг одоо тэр чинь нэг миний одоо дөрөв дис гэж хэлсэн шүү дээ тий. Тэр үед би бас цэвэрлэгээ сайн хийгдэг байсан байж болно. Тэгэхээр надад чи бол боломжгүй гэж л одоо багтгүй хэлсэн баг л та. Тэрнээс би ер нь нэг тийм жоохон айцтайсэн. Яагаад ингэ боломжгүй зүйл байгаа юм бэ гэд. Ингээ хараад айгүй амар сүртэхгүй ч гэсэн энэ мэдрэмж нь нэг тийм айцтай. Тэрний дараа там амыг харахад бол нэг тийм амар санагдахгүй байгаа байхгүй. Гэхдээ юу вэ гэл дахиад нэг өөр хүн цэвэрлэх гээл хоёлаа харж байгаа штэ тий. Нэг юм жижигэн хар зүйлүүд ирсэн байна. Юу нь мэддэхгүй байна гэсэн чи тэгвэл наа чин тамын хэлчих юм байна гэд. За тэгвэл их сурвалжийг харьяа гэд тий. Тэгэд орсон чинь тэр тамд бол би бүр аялаад одоо очисон гэсэн үг байхгүй тий. Өөрийнхөө өмбөр мэлмэгээр харсан. Тэгээд тэгсэн чи яг тэр тамийн хаалган дээр яг муур байдгийм байлээ. Үнэхээр байдгийм байлээ. Им гой муурнууд. Айгу цэрлэг. Цэрлэг маа. Тий. Тэг кокагаас цэрлэг. Тэгээ манай муурнаас цэрлэг. Тийм гой юм хармаар алаг. Айгу тийм үнэтэй үйлдвэрийн тэр муурнуудыг бол харсан. Том юм уу, жижиг юм уу, эсвэл яг ийм хэмжээндээ юм уу? За надад бол яг хэмжээтэй юм шиг л харагдсан. Жижиг юм шүү дээ. Тий. За тэгээ орсон чинь яг тэр нэг тамийн тогоо гэдэг ч юмс байдаг юм билээ шүү дээ. Аюу том юм билээ. Тэнд чинь яг үнэхээр шатдаг юм уу гэхээр бол шатдаг байхгүй. Би яг доторх бүтцийг нь бол мэдэхгүй нэг юм халуун буцалсан магадгүй лав ч юм уу мэдгүй гал ингээд шатаад байгаа ч юм уу. За тэрийг бол нэг амар анзаараагүй юм. Ямар ч гэсэн юм нэг халуун айгүй халуун зүйл бол байгаа. Тэгээ тэрний дээр ингээд ажилчид нь нэг юм жачиг юмнууд барьсан юм сонь царайтай. Тэг мангас ч юм шиг. Яг нэг тийм хүүхэлдэйн кинон дээр гардаг зүйлүүч яг үнэхээр байдаг юм лээ шүү дээ тий. Тэг магадгүй хүмүүс аялал хийгээд ч юм уу. Хардсан зүйлээ нөгөө хүүхэлдээ одгоо бичсэн харуулсан байж байгаа байхгүй. Үлгэр болгоод тий. Тийм. Яг үнэхээр бодит байх харнаа. За бас байдаг юм байна гэх. За ингээд би бол бас л тамчин тодорхой хэмжээний хязгааргүй зүйл байгаа бах. Наад хэсгийг би магадгүй харсан байх. Тэг ингээ харангууд ингээд яг юм шорон шиг. Тэн дотор нь ингээд яг л хүмүүс бас байгаа байхгүй. Исмс юм уу гэрэг хүмүүс тийм миний харагдж байгаа. Тэд нар ингээл тэр шоронгийн өрөөндөө байдаг. Тэгээ гарч ирээд одоо тэр тоогоор шатаад одоо цэвэрлэгийг хийдэг юм. Би бол тэгж харж ойлгосон. Иймэрхүү л байсан. Тэгэхээр одоо энэ 3D амьдрал дээрх шорончин магадгүй яг тамийн тэр шоронгоос сэтүүлсэн ч юм уу тий. Бас тийм байж магадгүй. Гэхдээ яг дотроос бол тэгж хэлээгүй. Би зөв магадгүй гэж бодож байгаа энэ бол миний бодол. За нэг иймэрхүү л байсан да. Нэг амар бол байгаагүй. За ер нь бол одоо нөгөө яг тэгэхэд би ойлгосон зүйл нь болохоор тамийн эзэнтэй уулзаад ойлгосон зүйл нь болохоор там бол ерөөсөө одоо нөгөө одоо бид нар чинь одоо ингээд хүн болоод мэдлэлцэн байгаа штэ. За тэнгууд ингээд нөгөө сайн сайхан зүйл хийвэл одоо деваж нарын явна гэж ярьдаг штэ тий. За муу муухай зүйл хийвэл одоо там руу явна гэд тий. Гэтэл бид нар нөгөө дотроо ингээд маш их хор бохирдол тэгээл тий. Тэгээд одоо нөгөө одоо нас барчгаар нөгөө тэрийг одоо дараа нь цэвэрлэх ажилд олчиж байгаа юм байл л тий. Цэвэрлж иж дараа нь деважн руу нөгөө явах хэрэгтэй газар руу явах хэрэгтэй юм байт юм байл л да. Тэгэхээр одоо нөгөө хүн байхдаа асар их бохирдол одоо тий уур хилэн зөвхрөл одоо тийм бохирдолтой хүмүүс ч юм бусдыг бас там руу тий там руу явах одоо деважн руу явах ирэхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө деважн руу явуулахын тулд болохоор одоо тамж одоо угааж одоо цэвэрлж байгаа л үйл явдал юм байлээ тий. Халуун зүйлээр тоогоороо хийдэг. Тэр одоо бохирдлыг л гаргаж шатааж байгаа юм тий. Тэр дотор тэр сүнсэнд одоо дотор нь байгаад байгаа тэр бохирдлуудыг л амьд одоо цэвэрлэх гээд байгаа л үйлдэл юм байлээ шүү дээ.
Тэрнээс ш тэрийг одоо ингэж албаар ингэж зовоож тарчлах гэдэг бол зүйл бол биш юм байна лээ. Тэгэхээр хүн нөгөө нэг одоо бохиролцоод нөгөө нэг юм шиг яг нөгөө нэг бохиролцоод усанд орчоод гоё юм тухтай угаацаагаар хүнжлийн даван давантахаар гоё идэх шиг юм шүү дээ тий. Цэвэрлэгдчихэж юм гоё. Тий, деважн руу явдаг. Тэгээд дараагийнхаа шат руу явдаг гэсэн юм байлаа л дээ. Тэгэхээр нөгөө мэдээж одоо олон хүний олон амьтны амь нас тасалдсан одоо хүн бол мэдээж деважн руу очивол энэ ямар ч утгагүй зүйл болно шүү дээ тий. Бараг деважны үн цэнэгч барах чадахгүй шүү дээ. Тэхийн тулд нөгөө тэр одоо олон амьтныг амьны тасалсан хүнөөснийхөө төлөө тэр чинь одоо тэр сэтгэлийн тэр нэг маш их бохирдол байгаа дээ шүү дээ. Тэр одоо тий маш бусдад ийм гим хортой байна гэдэг чинь тэр өөрөө маш их шуналтай байна гэсэн үг тий. Маш их хатаа хорсолтой байна гэсэн үг тий. Тэгэхээр тэр хатаа хорсол тэр шунлыг нь л одоо юм гэдэг цэвэрлэх үлийг л цэвэрлэж хизээ дуусгах юм тий. Тэр хүртэл шатаадаг юм байна л тий. Тэгэхээр одоо хоёулаач нөгөө нэг бясалгал хийгээд тий. Өөрийгөө цэвэрлэх боломжтой гэдэг байгаа шүү дээ. Гэсэн боломжтой гэдэг өөртөө бас харчихсан. Тэгэхээр заавалчгүй тамд очиж цэвэрлүүлээд байхгүйгээр тий өөртөө тий цэвэрлжүүл их зүгээр юм байлээ. Тийм л юм л та. За өөр чи нөгөө нэг нэг дөнгөж ирж явах нөгөө тамаас гаргаж болохгүй сүнс гаргацсан гэлөө. Тийм юм байсан шүү дээ. Тэр яг юу болсон? За тэр болохоор бас одоо нөгөө ингээд хүмүүстэй үйл хийж явж байгаад. За тэгээд би ч нөгөө өөрөө одоо холболт хийгээд ингээд одоо нэг хүн маань л одоо би ч ингээд хоёр хүн одоо ингээд хамт үйл хийдэг байх нь шүү дээ тий. Би болохоор хүч чадлыг өгдөг. Нөгөө хүн маань болохоор миний өссөн хүч чадлаар одоо тухайн хүнд тусалдаг. Одоо тий хин нэгэн хүнд тусалдаг. Ингэж явдаг байхгүй. Тэгээд би болохоор одоо тэр энерги нөөц тий. За тэгээд дээрээс нь одоо мэдээллээр хангах тий хамгаалах юм үйлдэл үзүүлдэг. Нөгөө хүн маань болохоор за одоо хамгийн гол одоо цэвэрлэх тий тэр цэвэрлэгийг одоо удирдах явуулах ийм одоо юм явуулдаг. За тэгээд би одоо нэг хичээд одоо ингээд найдаад бас одоо ингээд тэр хүнд ч одоо нөгөө холболт хийгээд одоо хүч чадлыг өгчөж байгаа шүү дээ. За тэгээд нөгөө хүн маань ингээд надаас одоо юу яасан бэхгүй. Одоо нэг хүн ингээд цэвэрлээд за тэгээд ингээд хамтдаа ингээд цэвэрлээд тэгээд одоо тэдний удам угсаанаас одоо нэг хүнийг одоо тамаас гаргаж өгөө гэсэн ийм тохиролцоотойгоор одоо тэр үйлийг хийсэн байхгүй юу? За тэгээд тэр хүн болохоор ямар хүнийг одоо цэвэрлсэн бэ гэхээр одоо тэр юу гэл одоо бас ертөнцийн одоо тий ертөнцийн бас загсан хүнийг л одоо ингэ цэвэрлэж өгч байгаа байхгүй юу та хоёр. За тэгээд тэгснийхээ төлөө тэр хүн одоо шагнал аваад одоо удам угсаандаа байсан одоо тамд байгаа хүнийг гаргаж авах хэрэгтэй болчихж штэ. За тэгээд ингээд бит хоёр ингээд нэг хүнийг гаргасан чинь нөгөө хүн маань ингээд 3 хүнийг гаргацсан байгаа байхгүй юу? Удмынхаа. Тий. Одоо тэнд цэвэрлэгээ хийгээд байж байгаа хүнийг болоогүй хатна. Болоогүй болсон. Нэг хүнийг авах хэрэгтэй байсан чинь 3 хүнийг гаргацсан байгаа байхгүй юу? За тэгсэн чинь нөгөө би чи ингээд тэрийг ингээд яг бас ажиглах үедээ ажиллаа. Заримдаа үедээ ажиллаж чаддаггүй байхгүй юу? Хаагдчихад ялангуяа тамийн мэдээлэл надад маш хаалттай байдаг. Би ерөнхийдөө одоо харахаар там ерөөсөө одоо тамд байгаа тэр үйл явц юмс надад ерөөс харагддаг байхгүй ягаад ч юм надад ерөөс тийч харагдаж бууж өгдөггүй. За тэгээ тэнд юу болж байгааг би ингээд мэдэхгүй ерөнхийдөө ингээд тайлбарлуулаад ингээд сонсоод байж байгаа. За тэгсэн чинь нөгөө хүн маань одоо 3-ыг татаа гаргацсан байгаа байхгүй. Одоо тамийн эзнээс зөвшөөрөл авахгүйгээр дураараа зөвшөөрөлтөй нэг л хүн байсан. За. Зөвшөөрөлтөй нэг хүн байсан. Гэтэл цаана байсан 2 хүн хамт татсан байгаа байхгүй. За тэгсэн чинь ертөнцийн над дээр мэдээлэл орж иж байгаа байхгүй. Хүн гаргаад байна. Тэ. За тэгээд ингээд нөгөө дотроос ингээд амар уур хэлэн төрөөд чиний дотроос. За миний дотроос ингээд нөгөө нэг мэдчихэж байгаа байхгүй. Ингээд нөгөө ертөнц ингээд цаанаас шууд надад дээр мэдээлэл орж иж байгаа байхгүй. Би илүү хүн гаргаад байна гэд. Тэнгүүт би уурлаад ингээд яага илүү хүн гаргаад байгаа юм бэ те. Ингээд нэг л хүний ингээд юутай штэ. Авцаатай штэ. Тэгээд одоо тэр хүний аавал даа гэдгсэн чинь за одоо би буцаага хийчихье гэдгсэн байхгүй. Тэ? Тэгсэн чинь нэг хүний буцаасан боловч 2 хүн үлдсэн байгаа байхгүй.
За тэгээд ер нь бол одоо нөгөө тамд байх хэвээр нэг хүнийг бие оргуулсан болж таарж байгаа байхгүй. За тэгээд миний мэлмээ бол бүр бүтэн хаагдсан. Тамын эзнээс шалаар ерөнхийдөө бол би бүр мэлмигээ бол халгасан байт юм аа. Тийм л та тий. Тэгээд тэр чинь мэдээгүй явж байгаад сүүлд нь хоёлаа нэг холболтонд ороод яасан чинь тамын эзэн гээд мэлмиг хаадсан байна. Гэт учир шалтгааны чи бүгдийг хэлсэн те. Тэгэхэд би яг ойлгосон байхгүй юу? Хоёр хүн татаа гаргацсан юм биш тий гэдгийг. За тэгээд тийм болж исэн. Тийм тэндээс одоо жижиг юу харсан бэ гэхээр одоо альва зүйл чинь бас тодорхой хэмжээний эзэнтэй тий. Тэрнээс нас зөвшөөрөл авах хэрэгтэй гэдэг юм байна. Гэдгийг бас ойлгосон баг тий. Тэгээ бас хамаагүй хүнд бас тусалж итгэж бас хүч өгж болохгүй юм байна тий. Тэгэхэд би маш сайн мэдэрсэн л дээ. За. Өдөр бол сонирхолтой сэдвийн талаар ярьлаа шүү дээ тий. Хүмүүсээс тэгээ хоккейхийн ухаанаар хандна. За тэгээд зарим хүмүүс нь солиотой галзуу юм шиг юм ярьж таа л гэж бодож л байгаа бах тий. Тэгээ ямар ч битэрийн мэдээлэл бол юм байгаа шүү. Тэгээд ер нь бол яг нөгөө яг үдс туулсан мэдэрсэн зүйлээ битэр ярьдаг. Тэрнээс биш одоо хин нэгний ярьсан эсвэл одоо бичсэн зүйлийг одоо уншаад судлаад тэгээд тэрийг одоо тий бусдад дэлгэрүүлж ярьдаг тийм хүмүүс бол биш ээ. Тийм болохоор одоо битэрийн хувьд бол энэ зүйл нь үнэн бодит байгаа. Та бүдгийн хувьд бол яг одоо тий ертөнцийг үзэх үзэл нь ямар ч байж болно. За тэгээд та бүхэнд сонирхолтой байж чадсан бол одоо тий маш сайхан байна. За эсвэл бүр ингээд үнэхээр галзуу юм шиг санагдсан бол уучлаарай тий. Гэхдээ ингээд би одоо ингээ анх нөхөртөөгөө энэ аялал гэдэг зүйлд гарсан. Одоо нөхрөөсөө энергийн холболт аваад. Тэгсэн чинь яг нэг юм бодоод байгаа ч юм шиг, төсөөлөд байгаа ч юм шиг. Ингээд тарих маань чи яг ингээд сэтгцтэй болцсон юм шиг байна юм. Гэт нэг юм яг тийг санагдсан. Бүр димэрэд байгаа ч юм шиг ингээд. Тэг би яг нөхөртөө эхэлдэг байсан байхгүй юу. За би яг төсөөлөд байна. Би яг бодоод байна гэхээр миний дотроос хизээж тийм зүйлүүд бол гарахгүй байхгүй юу. Би бол нэг логик сэтгэлгээ илүү хөгжүүлсэн. Илүү сонирхолтой юмыг дандаа юм стараалтай хийдэг тий. Ийм байх хэвээр гэд яг нэг юм хайрцаглагдсан байсан байхгүй. Гэтэл юм задгай юм хараад нэг юм харь гариг мэрэг би бүр юу сонирхдаггүйсэн. Тэнгүүд ингэж тийм зүйл бол төсөөлж чадхааргүй байхгүй. Одоо чадхааргүй. Тэгэхээр яг үнэн бодиттой байсан байгаа байхгүй. Тэрийг би яг айгуус ойлгоод одоо ингэ айгуус сонирхолтой л байгаа л та аялал маялал бол. За тэгэхээр одоо нөгөө энэ аялал хийгээд байгаагийн энэ болгоны шалтгаан нь болохоор энэ одоо бяцлагч хүмүүсийн хийгээд байдаг зүйл нь болохоор тий энергийг ойлгох зорилготой. Энерги гэдэг зүйл юу юм бэ тий? Ер нь одоо бид нар хаана амьдардгийг хэддгээр одоо тий ер нь одоо энэ энергийн төвшингийн одоо хаана амьдардгийг ямар хүч чадалтай амьдардгийг ямар хүч чадалтай зүйлсүүд байдгийг гэдгийг ингээд судлаад яваад байдаг. За тэгээд тэндээсээ судалгаа хийж явсаар хагаад ер нь бол одоо энэ энергийн төлөв мэдлэгийг л цуглуулж авах үүрэгтэй ийм ажил хийж байгаа хүмүүс л гэж ойлгож болно л доо. Тэгэхээр нөгөө энерги маань өөрөө дэлхийн одоо бүх зүйл энергиэс бүтсэн гэдгийг бол эрдэмтэд баталж байгаа. Шинжлэх ухаанаар. За шинжлэх ухаанаар баталж байгаа тийм. Тэгэхээр одоо бидний одоо ярьж байгаа хоолойны өнгө хүртэл одоо нэг төрлийн энерги байна шүү дээ тийм. За харагддаг, үзэгддэг, баригдахгүй төрөл бүрийн энергиуд бидний тойрон оршин байдаг. За тэгээд бяцлагч хүмүүс юу хийдэг вэ гэхээр тэрхүү одоо үзэгдэхгүй байгаа тэр энергиудыг бас давхар бас судалж идэг. За тийм болохоор юм нэг хүмүүст харагдахгүй, үзэгдэхгүй, мэддэхгүй юмыг одоо ингээд яриад идэг бас талтай. Тэгэхээр одоо тэрийг бас одоо судалдаг учраас та одоо зарим хүмүүс бол ойлгохгүй хэмжээний юмыг ярьдаг байх шүү. Ярьдаг байгаа шүү. Тийм болохоор та бүхэн манаас наата цаантаа хүлээж аваарэ гэж хүсэх байна. За та бүхэнд маань ингээд видеогийн бичлэг тий таалагдсан бол лайк дараарай, subscribe хийгээрэй тий. За share хийгээрэй. Мөн одоо өөрт төрсэн сэтгэлээ бичээрэй тий. Таалагдчихин таалагдахгүй байна.
юу галзуу солио тийм яриад байгаа юм бэ гээл тий. Түрүү хэлсэн шүү дээ тий ингээд логик сэтгэлгээгээр амьдэрсэн хүмүүст бол энэ чинь бас нэг тийм жоохон галзуураад байгаа юм шиг нэг сонир угаас санагдах байхгүй юу тий. Тийм шүү дээ. Одоо нөгөө микроскоп гэдэг юм гарч ирэх бол одоо нөгөө нэг микро жижиг биетүүдийг бид нар байхгүй байна гэж ойлгоно шүү дээ. Тийм ээ. Одоо ямар нэгэн өвчин эмгэг гэдэг зүйл чинь насар жижиг хэмжээний одоо юм бөөмсөөс үүсээд байна гэдгийг одоо бид нар мэдэхгүй л амьдрын шүү дээ. Бид нар ягаад гэвэл тийм юм нүдээр харж байгаа юм шин дээ. Гэтэл микроскоп гэдэг юмыг бүтээснээр одоо микроб гэх тий одоо ийм зүйл байдгийм байна гэдэг хүмүүс бол олдогдоожсэн тий. Тэгэхээр тэрнтэй адилхан одоо энерги гэдэг зүйл бол байдаг. Энерги бүх төлөвт оршдог. Энергийн одоо биетээ янз бүрийн амьтад одоо оршин биднийг хүрээлэн байдаг. За тэгээд та бүхэн маань бас сонирхолтой байсан гэдэгт итгэж байна. Тийм одоо энерги чинь бас нөгөө нэг эрдэмтэд нотлоод юм нөгөө онцлогооны аппарат програм тий. Компьютерийн програмыг нийцсэн байгаа шүү дээ. Яг зөндөө орон орны одоо янз бүрээрээ л байж байгаа. Эрдэмтдийн хэсэг байна. Одоо бүр илүү дахиадсан дэлгэрээд нилээдгүй улам хөгжин тий. Тэгэхээр бид хоёр бас аура онцлогооны одоо аппарат авсан нь бол хүмүүс бас нэг бодиттой юм хармаар шүү дээ тий. Хэлбэр дүрс. Бид хоёр ингээд бас нэг юм өөртөө харж байгаагаар хэлэхээр тий. Тэрийг бас нэг юм яг дүрслэлээр яг хаана ямар юм дайрсан тий. Хаана хонхолцсон байна уу тий. Алдагдaltaй байна уу гэдгийг бас эхлээд засал хийхээсээ өмнө харуулад тий. Засал хийснийхаа дараа харуулад энэ чинь аюул бодиттой бас үрдэх юм баггүй. Энэ яг лог сэтгэлгээ юм материалыг юм одоо ертөнд одоо юу юм тий. Тэгээ гурвын ертөндээр тий. 1000 цонцоор нэг үзэж тий. Яг. Тэгэхээр яг нэг үзэж хаяг харуулах юм хэрэгтэй болчиход байгаа тий. За өнөөдрийн нэвтрүүлэг маань подкаст маань өнөөдрийн подкаст маань өрнөрлж байна тий. Тэгээд бүгдэнд нь сасж байгаа сайн хамхны гэсэн амар тайвныг хүсье тий. Амар амгалан хүсье. За баярлалаа. За баяртай. За баяртай. Твин лэм Монголиа.